шийдвэр гаргалтын 95% далд хумсарт явдаг. Танаа ил хумсар бол хамаагүй юм байлаа шүү гэж хэлэхээр хүмүүс гайхаж байна. Юу гэсэн үг юм? Би бүх шийдвэрээ л өөрөө л бодоол өстой амар анализ судалгаа хийгээл ингээл ийм чеклист бариал те. За энэ өндөр нь болж гинөө. За өвчний түүх. За хөөе. Цэцгээ танаа одоо удамт чи одоо ямар өвчнөр хүмүүс өгсөн байна? За хэдтэй дэв? Дундаж наслт хэдэв? Гэл те. Дисконд одоо ингээл бүжгэлж штэ ингээл те. Тэгсэн чил тэн цэцгээ бүжгэлж ин те. Ойртол те. За энэ чээр нь боломжийн хань болчихоор. За цэцгээ жоохон судалгаа хийгээтэй. Тэрний дараа танилцсанаа хоёлаа. Тэгээ танилцаад судалгааны үндсэн дээр дажгүй байвал одоо хайрлах дурлах асуудлыг шийдий те. Жичээрий. Тим хүн байна уу? Тэгж одоо хань ижлээ сонгосон хүн байна уу? Анкетын шалгаруулалтаар компаниуд нэг хүн ажилд авахтаа ингээл бахан тест аваад байдаг те. Тест аваад, ярилцлага хийгээл, IQ-гийн бодлого бодуулаад тэр бүх шалгалтыг давсан хүнийг ажилд авдаг. За тэгвэл тэгж хань ижлээ сонгосон хүн байна уу? 3 үеийн намтрын бичүүлж авч. За ингээд найзуудаа та хэд чи амьдралынхаа хамгийн том шийдвэрийг далд хумсраараа гаргацсан байж тээ.